За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За ингээд дараагийнхаа бичлэгээр уулзч одоо баяртай байна. Баяртай байна. За өнөөдөр болохоор чи юу хийж байна вэ? Өнөөдөр болохоор чи одоо эмэгтэйчүүдийнхаа эрүүл мэнд давхар одоо гоо сайханд одоо хэрэгтэй витамин, амин тэмдгүүдийнхаа талаар та бүхэнд танилцуулах гад. За эхлээд ямар ч гэсэн витаминуудыг танилцуулчих. За энд ашигтай бактери байна. За эмэгтэйчүүдийн дааврын витамин байна. За энэ коллаген байна. За витамин С байна. За эмэгтэйчүүдийн одоо цэвэршилтэй эсрэг витамин байгаа. За мөн дотроос одоо нүүрний арьсан чийг өгдөг юм гоо сайхны витамин байгаа. За тэгээд витамины комплекс байгаа. За тэгвэл төрүүлээд эхлээд ашигтай бактериас тийм ашигтай бактери. За ашигтай бактери гэхээр манайхан бүгдээрээ мэдчихэж байгаа манай бүсгүйчүүд. За бүсгүйчүүд гэхгүй энийг бас залуучууд бас маш их уудаг байгаа. За ерөнхийдөө ашигтай бактерийг ямар хүмүүс уух хэрэгтэй юм бэ гэхээр зэрэг өтгнөө сайн гаргаж чаддгүй. За хоолоо сайн шингээж чаддгүй тий. Хотоодны бас асуудалтай. Дээрээс нь одоо нөгөө тэр идэж уусан юм чинь нөгөө бүдүүн нарийн гидсний ханд очиж наалдчихдаг байгаа. Тэгэхээр зэрэг энэ ашигтай бактерийг бол заавалж уух хэрэгтэй юм билээ. За тэгээд энийг ер нь ууснаар бол нүүрний арьс мэдээж өтгнөө гарахгүй байх гэдэг чинь нүүрний арьс бохирдно. Бас маш олон асуудал байна шүү дээ. Стресс гэх мэтчлэн. Тийм учраас энэ ашигтай бактерийг заавалж уугаарай. Бүсгүйчүүдээ залуучуудаа гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн витамин болохоор чинь коллаген байна. Коллаген болохоор чи юу гэх юм бол одоо нэгэсэндээ үс хумс арьсны витамин. За тэгээд энийг одоо ууснараа яг гэх юм бид нар одоо хөгшрөлтөөс бас давхар хамгаалж өгнэ. За тэгээд 25 наснаас дээш болохоор тэгэхээр хүмүүсд коллаген одоо алдаад эхэлдэг байгаа. Тэгээд нэмэлтээр заавал ууж явах хэрэгтэй юм. Коллаген байгаа шүү. За тэгээд витамин B-ийн төрөл одоо биотин, витамин С, тэгээд коллагены хоёр төрөл орсон байгаа. За энийг ингээ би бас ингээ уугаад айгүй гоё үс зүртэл ингээ унахгүй. За юм байна. За баярлалаа. За би энэ эмэгтэйчүүдийн дааврын витаминыг танилцуулъя. За энэ болохоор чинь одоо эмэгтэйчүүдийн одоо даавар одоо маш чухал тийм. За тийм болохоор эмэгтэйчүүдийн даавар алдагдахаар ерөөсөө хүн стрессдэх. За тэгээ сарын тэмдгийн мөчлөг алдагдах. За мөн уйтгарлах ч гэдэг юм уу, элдэн янзын бодлогошрох ч гэдэг юм уу ингээ маш олон асуудлууд байдаг. Учраас энэ витаминыг одоо ууснараа бас тэр асуудлыг одоо бүрэн шийдэх боломжтой. Ерөнхийдөө сүүлийн үед энэ хэрэглэгч нь айгүй их болсон байгаа. Маш сайн аюул үзсэн. Үр дүнгийн тэр байтугай бүр жирэмсэн болох гээд бэлтгэгдчихсэн хүн хүртэл энийг уугаад жирэмсэн болохгүй байсан хүн хүртэл жирэмсэн болсон байлээ. Тэгэхээр зэрэг энэ бол маш сайн витамин байна шүү гэж үү. За тэгэнгүүтээ энэ болохоор чинь хүмүүс жоохон ингээ юу яагаад андуураад идэв нь юу гэхээр арай өөр витамин. Энэ болохоор чинь бас ижилхэн эмэгтэйчүүдийн витамин ч гэсэндээ энэ болохоор 35-аас дээш насны одоо эмэгтэйчүүд цэвэршилтийн одоо айгу идэ ирж байгаа эмэгтэйчүүд байх юм бол энийг уувал айгу зүгээр цэвэршилтийг хойшлуулахаас гадна давхар нэг л одоо цэвэршсэн одоо эмэгтэйчүүдийг эмэгтэйлэг байдлын айгу удаан хавжуулна. За эмэгтэй хүнд айгу хэрэгтэй одоо руба гэсэн одоо энэ сумбун, за энэ одоо найрлага, тэрнээс гадна витамин D, K2 орсон байгаа. Тэгээ энийг бол өдөрт нэгээр уудаг. За тэгээд энийг ууснараа одоо хөгшрөлтийг хойшлуулна. Тэгээ одоо цэвэршээд эхлэхээр эмэгтэй хүмүүст 5 дахин хөгшрөлтөлт одоо явагдаад эхэлждэг учраас энийг ингээ ууснараа бас үр дүнгийн аюул сайн үздэг. Тийм витамин байна. Витамин С-ийг бол мэдгүй хүн байхгүй. За хамгийн номер 1-т бол тархлааг дэмжинэ. За дээрэс нь ерөнхийдөө манай эмэгтэйчүүд нэг сэвктэй байна. Одоо толгод байна нүүрэн дээр. За витамин С-тэй одоо тийм арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэмээр байна, цаймаар байна гэдэг шүү дээ тий. Тэгэхээр витамин С-г бол бас дотроосоо уух нь бас айгүй зөв юм билээ. Тэгээд дотроосоо уугаад гадна талаасаа бас зөв зохистой бүтээгдэхүүнээ хэрэглэх юм бол энэ бол маш бүсгүйчүүдэд бас хэрэгтэй одоо витамин нэг байгаа шүү. Тэгээ ингээ витамин С ч угаасаа хүний биенээс үүдээс ялгардгүй ганц витамин байхгүй юу? Тэгэхээр энэ витамин С-г ууснараа яах вэ гэх юм бол бидний судасны эрүүл мэндэд аюул сайн бас давхар яадаг вэ гэх юм бол одоо яг бидний эсийг бас сайн төлөвлөж өгдөг. Цусны эргэлтийг бас тэгэхээр аюул хэрэгтэй витамины номер 1-д бол витамин С гэж ярьдаг байгаа. Заавал ингээд нормоор нь биш жоохон илүү уусан ч гэсэндээ одоо яг коронавитой үе байгаа шүү дээ. Тийм бол тархлаагаа дэмжиж өгч байсан шүү дээ. За тэгээд сүүлд болохоор чинь юу гэхээр одоо Jennifer Lopez энийг уугаад аюу алдартай. За дотроос уудаг чийг байгаа. За тэгээ ингээд яаж уухаа гэх юм бол орой унтахаас өмнө энэ хоёр ширхгийг ингээд усаар даруулж уугаад тэгээ болоо. Тэгэхээр дотроос гэрэлтсэн одоо арьс гэж ярьж шүү дээ. Маш сайн чийг. Тийм маш сайн чийг өгнө. За тэгээд бид хоёртой цог ингээд өнөөдөр байсанд маш их баярлалаа. Баярлалаа. Баяртай. Баяртай.